За бид нар өдөр тутмын интернетээс мэдээлэл, мэйлийг шалгах гэл энэ үед шалгахтаа болоод бид нар мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлээ ер нь бол орхитуулаад байдаг. Яг үүнтэй холбоотойгоор хинч хэрэглэж болохоор айгүй чухал зааварчилгааг энэ Монгол Улсын Cisco сургалтын төвөөс ингэж гаргасан байна. За энэ бичлэгийг заавал үзээрэй. Энэ айгүй хэрэгтэй зөвлөгөө байгаа шүү. За нэгдүгээрт нь вирустай файл вебсайтыг яаж шалгах вэ? За хоёрдугаарт нь вирустай файл вебсайтыг хэрхэн таних вэ гэдэг энэ хоёр чухал зүйлийг ямар төвөл ашиглаад яаж шалгадгийг их ойлгомжтойгоор тайлбарласан байлаа. За би тэгээд бас мөн өөрийнхөө вебсайтыг бас аюулгүй байдлын шалгая гэдэг энэ зөвлөсөн төвлийг ашиглаад шалгасан байгаа. За энэ virus.com гэдэг ороод ингэ шалгасан. Шалгалтын үр дүнгээс харахад тэнцэгийн юм бол аюулгүй сайт гэдэг нь харагдаж байна. За 77 вирусны програмаар шалгахад бол ямар нэгэн вирус энэ бол яг одоогийн байдлаар илрээгүй байна. За тэнцэгийн юм гэдэг энэ сайтаа болохоор би ThinkPic гэдэг платформыг ашиглаад хөгжүүлсэн байгаа. За тэгээд миний сайт болохоор яг энэ ThinkPic-ийн өөрийнх нь энэ cloud server дээр байртай учраас бол аюулгүй байдлаас нэлээд хамгаалагдсан гэж үзээд байгаа. Хувьдаа та эхний 3 курсээ ингээд байршуулаад агуулгын цогцолоод удирдаад ингээд явхад ямар нэгэн төлбөр байдгүй. 4 дахь сургалтаас нь эхлээд бол төлбөр төлөх шаардлагатай болдгоо. Тэгээд энэ дээр цахим сургалт ингээд зохион байгуулах, цахим сургалтаа удирдахад бол маш хялбар. За энэ ThinkPic яг за нэг үндсэн юурыг орё доо. За интернетээс та ямар нэгэн файл татгаж байгаа, програм татгаж байгаа бол энэ зөвлөмжөд заасны дагуу заавал нэг шалгаад үзээрэй. Тэгснийхаа дараагаар татж аваараа. За Монгол хүмүүсийн хувьд төлбөртэй програмуудыг ашиглахаас илүү төлбөргүй програмууд татаж ашигладаг байгаа. Тэгэхээр та тэр татгаж байгаа програмаа заавал шалгах шаардлагатай шүү. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол маш чухал ойлголт, чухал зүйл. Хэрвээ та ингээд ямар нэгэн вирустай програм ингээд татаад компьютер дээр суулгачих юм бол таны компьютер үйл ажиллагаа доголдохоос гадна цаашлаад бүр таны хувийн мэдээлэл алдагдах аюултай шүү. Тийм болохоор мэдээллийн аюулгүй байдал дээр анхаарах хэрэгтэй шүү.